За сайн байцгаана. За ингээд энэ 25 оны цоны тэргүүр сард ингээд 50 хүнтэйгээ хоёр дахь удаага ийм хотхныхаа нийлэн дээр уулзж байгаатай баяртай байна. Манай компани зүгээс бол одоо ингээд 3 дахь төсөл эхний төсөл амжилттай айлгуудаа оруулсан. Хоёр дахь төсөл одоо ингээд маш амжилттай 80% гүйцэтгэлтэй маш уурхай явж байна. Ингээд маш олон сэлэгчүүдийн хүсэлтийн дагуу 415 айлын шим хотхон гэдэг энэ төслийг эхлүүлж байгаадаа манай компани хамт олон маш их баяртай байна. За ингээд хэдүүлээ 415 хашаан дотроо усын цэцэрлэгтэй энэ хотхноо шавын тавьж ингээд манай нутаг орны захиргаа болон ард түмэн манай компани хамт олон төрөл төрөлт ингээд үргэлжлүүлсэн маш их баяртай байна. Баярлалаа тийм ээ. Эзэн богд Чингисийн буудалж гарсан нутаг, эрэлхэг хулан хадны тоглож өссөн тоонот их жанжин сүхийн уухаан дуутай сэлэнг сайхан нутагт минь ийм сайхан одоо шинэ хотхон баригдах гэж байгаад туйлын их баяртай байна. Ингээд та бүхнийхээ өмнө ардын дуу хүчгийн сэлэнгийн дэлбэж чуулгын уртын дууч Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Баасан Жаргал морин хуурч Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Эрдэнэт нарыг хүндэтгэн урьж байна. Монгол ардын уртын дуу өрхөн хонгор салхи.